Ийхүү өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Нийслэлийн 7 дүүргийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлт, мансууруулах бодис хэрэглэсэн хүний царай гоо сайханд гарах өөрчлөлтүүдийг харуулсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ ийхүү эхэлж байна. Ингээд та бүхэнд өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм зочдыг танилцуулъя. Цагдаагийн ерхий газрын хар тамхитай тэмцэх газрын дарга цагдаагийн хурандаа Сандаг Сүрэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга Мөнгөн Шагаа. Нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн газар хилцээний дарга нар мөн нийслэлийн дүүргүүдийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга нар хар тамхитай тэмцэх газрын даргын зөвлөлийн гишүүд оролцож авагдуулахад таатай байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээг нээж үг хэлэх хэмээн та бүхний өмнө цагдаагийн ерхий газрын хар тамхитай тэмцэх газрын дарга цагдаагийн хурандаа Сандаг Сүрэн таныг хүндэтгэж байна. За өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүгдийн энэ өдрийн мэндийг хүргье. За цагдаагийн ерхий газрын хар тамхитай тэмцэх газар нь мансууруулахын сэтгэхнөлөөт бодисын хууль бус хэрэгэлтэд тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урдсан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. За сүүлийн жилүүдэд мансууруулахын сэтгэхнүү нөлөөлөл бодистой холбоотой гэмт хэрэг зөрчил жил өрөх тусам өсөж байна. За мөн холбогдогчдын тоо 91.2%-ийг 13-аас 35 насны хүүхд залуучууд эзэлж байгаа нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал хүн амын удмын санд сөргөөр эрсдэл одоо үүсэж байна. За ийм энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урдсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, мансууруулахын сэтгэхнөлөөт бодисын хор уршигын дэвшилт технологи ашиглан иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор нийслэлийн 7 дүүргийн гэмт хэрэгээс урдсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царай гоо сайханд гарах өөрчлөлтийг таниулах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажиллагааг зохион байгуулж байна. За энэ хүү тоног төхөөрөмжийг ашиглан хариуцсан дүүргийн хэмжээнд мансууруулахын сэтгэхнөлөөт бодисын хор уршгийг таниулах чиглэлээр дүүргийн гэмт хэрэгээс урдсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, за мөн цагдаагийн байгууллага, боловсролын байгууллагууд хамтран ажилласнаар өсвөр насны хүүхд залуучууд энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урдсан сэргийлэх ажлын үр дүн дээшлэх гэж үзэж байгаамаа. За тэгээд энэ хүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Ингээд тоног төхөөрөмж хүлээлгэн арга хэмжээ нээснийг мэдгэрье. За үргэлжлүүлэн үг хэлнөх хэмээн та бүхний өмнө иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга Мөнгөн Шагаа таныг урьж байна. За юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зүгээс мансууруулахын сэтгэл нөлөөт бодисыг үзүүлж буй 20 нолыг орчин үеийн технологид энэ суурилсан байдлаар өсвөр насны хүүхдүүдэд залуучуудад таниулснаар энэ төрлийн гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх дархлаа бий болгох зорилгоор нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мансууруулахын сэтгэл нөлөөт бодис хэрэглэсэн хүний энэ гоо сайхан нүүр царай орох өөрчлөлтийг харуулдаг энэ 10 төрлийн төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг шийдвэрлсэн. Энэхүү төхөөрөмжийг өнөөдөр нийслэл дүүргүүд төлөөлөн өгч хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд дээрх төхөөрөмжийг ашиглан хүүхэд залуучуудад мансууруулахын сэтгэл нөлөөт бодисын хор уршиг таниулан гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой ажил гэж үзэж байна. Баярлалаа. За үргэлжлүүлэн мансууруулахын сэтгэл нөлөөт бодисын хор уршигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүтээсэн ертөнцийн хүүхдүүд дууг та бүхэндээ сонирхолтой бэлэн боллоо. Баярлалаа. Үргэлжлүүлэн мансууруулах бодис хэрэглэсэн хүний царай гоо сайханд гарах өөрчлөлтүүдийг харуулсан тухайн тоног төхөөрөмжийн ажиллагааны аргачлал, наривчлал, функцтэй холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах хэмээн тус газрын ахлах мэргэжлийн цагдаагийн ахмад дэлгэр гишүүд микрофоныг шилжүүлж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
За цагдаагийн байгууллагаас одоо олон улсад амжилттай хэрэгжиж буй техник, технологиг судлах, урьдчилан зэрэглэх ажлыг тэргүүн чиглэл болох ажлын хүрээнд хатамтай тэмцэх газраас бид нар судалгааны ажил хийгээд одоо бүтээн дотоод улсад амжилттай хэрэгжиж байгаа одоо нүүр царай хоригох төхөөрөмжийг одоо худалдаа авсан хэмжээгээр энэхүү төхөөрөмжийг худалдаа авсан. За энэ төхөөрөмж нь ямар төхөөрөмж вэ гэхээр одоо мэдээж бүх компьютерийн бүх үйл ажиллагааг хийх урьдчилан зэрэглэх контентыг гаргах боломжтой модерн аппликейшнаар хэмжүүлээд хар тамхи масуурт төлөвийн бодис хэвлсэн хүний одоо гоо сайхан царай төхөнд хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг шууд боддоор харуулж байгаа. Тэгэхээр энэ яаж юм гэхээр бид судалгаа хийгээ үзэхэд ер нь одоо өсвөр насны хүүхд залуучууд энэ төхөөрөмжн дээр өөрийнхөө царай төрхийг ямгүй байдалтай болох нь хар тамхи хэрэглэх одоо хэрэгснээрээ миний гоо сайхан царай төрхөд гарах өөрчлөлт ийм болох гэсэн одоо нэг бид нар хүүхд залуучуудын одоо сэтгэхүйд нөлөөлөх ийм одоо аппликейшнийг одоо төхөөрөмжүүдийг худалдаа аваад энэ төхөөрөмжийг ажиллуулж байна. За энэ төхөөрөмж нь одоо шууд одоо пункц нь болохоор хар тамхи босгох бодис одоо өөрийнхөө зургийг аваад одоо хар тамхи хэрэглэсний одоо 2 жил 3 жил одоо ингээд 4 жил одоо 6 жилийн дараа тухайн хүний гоо сайхан гарах өөрчлөлтийг харуулах төхөөрөмж байгаа. За энэ төхөөрөмж интернеттэй холбогдоод одоо тухайн хүн өөрийнхөө QR кодыг уншуулаад өөрийнхөө зургийг одоо өөрийнхөө гар утсан дээр авах ийм технологи байгаамаа. Тэгээд энэ технологи ашигласнараа өсвөрийн хүүхд залуучуудад хар тамхи масуулах бодисын хор урсгал усан таниулах одоо гэмтрэгт усан зэрэглэх одоо үр дүнтэй гэж үзэж байна. Баярлалаа. За би зургаар үзүүлчих үү тий шууд. За энэ төхөөрөмж шууд гарахгүй шууд ингээд шууд одоо шууд гараа өргөөл энэ төхөөрөмж шууд ингээд ажиллуулчих шууд боломжтой байгаа. За эхнээс нь ингээд за өөр За энэ шууд ингээд царайны хөргөлүүд нь ингээд шууд гараад ирчихэж байгаа. Одоо энэ хатан мөсгүүдийн бодис гэхээр одоо хүний гоо сайхан тохион төрчгөөр өгчих, царай төрхөн өөрчлөлт орох, туурж ирцэх одоо ингээд хатан мөсгүүдийн бодис гэхээр хүний гоо сайхан царай төрхөнд ийм хор аюултай гэдэг одоо харуулах юм төхөөрөмж бичил технологи сурсан гэдэг бид харуулахыг бас зорьсон байгаамаа. За тийм төхөөрөмжүүд бүх төхөөрөмжн дээр суурилсан байгаа. Тэгээ мөн манай байгууллагаас одоо энэ дээр хар тамхи масуулах бодистой холбоотой гэмтрэл сурсан зэрэглэх чиглэлээр одоо бүх залуучууд чиглэсэн контент одоо нээлтүүдийг ч гэсэн давхар энэ өөр дамжуулаад ингээд олон хүмүүс бид бас зорио ажиллаж байгаа энэ төхөөрөмж байгаамаа. За ингээд төхөөрөмж танилцуулж батлаа. За масууруулах сэтгцэн төлөвлөлт бодисын хор уршиг таниулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас шапараттай маш олон мэдээлэл сурчлагын ажлыг бол зохион байгуулдаг. За үүний үргэлжлэл болоод олон ангид кино хийх төлөвлөгөөтэй байгаа. Artist Life production зөвлөж мэдээлэл хийх байсан боловч ажлын давтсны улмаас ирч чадаагүй байна. Тэгэхээр масууруулах сэтгцэн төлөвлөлт бодисын хор уршигтай холбоотой олон ангид кино тун удахгүй хийдэг та бүхний гарт хүрх юм байна. Үзэхэд тэр байнгын өсөлттэй байгаа. Тэгээд манай газраас одоо нийлүүлэлтийг дасан зогсоох чиглэлээр олон төрлийн үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа боловч нийлүүлэлт бүрэн гүйс дасан зогсоогдохгүй байна. Энэ нь одоо гадны улс орны нөхцөл байдлаас шалтгаантай. Олон улсад хар тамхины үйлдвэрлэл нийлүүлэлтүүд их өсөж байна. Энэ нь одоо Афганистан болон Турк, Казахстан гихмчлэн одоо орнууд зүүн Азийн орнуудаас манай улс руу нийлүүлэлт их хийж байна. Тэгэхээр бид нар нийлүүлэлтийг дасан зогсоохын зэрэгцээ эрэлтийг бууруулах нь үр дүнтэй юм а гэж үзээд одоо урьдчилан сэргийлэх ажлыг сүүлийн 3 жил эрчимтэй явуулж сургалт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна. За үүний зэрэгцээ гадны улс орнуудын туршлагыг судалж үзэхэд ер нь соёл урлагаар дамжуулах, за инновац, дэвшилт, техник, технологиг ашиглаж урьдчилан сэргийлэх ажлуудыг явуулж байгааг судлаад одоо бүгд найрамдах хятад ард улсын өвөр Монголын өөртөө засаг орны ордос хотод одоо амжилттай хэрэгжиж байгаа энэ техникийн дэвшлийг одоо улсын хэмжээнд нэвтрүүлэхээр зорж одоо нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр энэ хүүхд залуучуудад одоо үзүүлэх гоо сайханд өөрчлөлт орохын тоног төхөөрөмжийг худалдаж авсан. За энэ зүйлийг одоо хүүхдүүд үзүүлснээр миний гоо сайхан царай тусанд ямар өөрчлөлт орох вэ гэд хүүхдүүд ер нь өөрийнхөө гоо сайханд илүү их анхаардаг, дотор эргэтэн юм ил харагдахгүй зүйлд анхаарахаас илүү гоо сайханд анхаардаг учраас энэ тоног төхөөрөмжийг одоо үр дүнтэй ажил болно гэж тооцсон. Тухайн хүүхэд
өөрийнхөө одоо царайг төхөөрөмжөнд харуулснаар 1 жил, 2 жил, одоо 4, 6 жилийн дараа ямар өөрчлөлт орох вэ гэдгээ өөрийнхөө гар утсан дээр авчих болцоотой. Тэгээд би ийм царай зүстэй болох учраас энэ бодисыг одоо хизээч хэрэглэхгүй гэсэн ийм сэтэл төрүүлэх ийм үр дүнтэй ажил гэж бодож байгаа. За энэ бол одоо зөвхөн эхэлнэ. Үүнээс цааш бид хүн одоо тэр ордост нэвтэрсэн тэр технологийн төвийг одоо Монгол улсад байгуулахыг зорж одоо холбогдох судалгааны ажлуудыг бол хийж байгаа. Тэгэхээр одоо сүүлийн үед одоо насан туршийн хүүхдүүд гэдэг юм уу тий өсвөр насныхан гараан тайруулах, масууруулах бодиснаас болж та иймэрхүү асуудлууд гарах болсон байна л да. За танай зүгээс бас энэхүү масууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байна гэдгийг илэрхийлж байна. Тэгэхээр өнгөрсөн онд яг өсвөр насны хүүхдүүд холбогдсон энэ төрлийн гэмт хэрэг хичнээн бүртгэгдсэн бай. За сүүлийн үед мөн бас олонний танил хүмүүс бас энэ төрлийн гэмт хэрэг бүртгэдэг тохиолдол гарч байна. За өмнөх онд 15-аас одоо 20 насны 17-8 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон. За 7 8 нь сурагч байсан. За бусд нь оюутнууд байсан. За 5 жилийн судалгаа үзэхэд яг 58 хүүхэд яш итгэл эдэлсэн байна. Зөвхөн сурагч. Ингээд жил ирэх тусам өсвөр насны хүүхдүүдийн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тоо нэмэгдэж байна. За мансууруулах эм сэтгс нөлөөт бодисын жагсаалтад орсон эм бодисуудыг хэрэглэхээс гадна эмчийн энгийн жороор олгодог эмийг уруулан хэрэгжилж мансуурж байгаа асуудлууд сүүлийн одоо 4 жил маш их газар авч байна. Энэ зүйлийг хэрэглэсний улмаас одоо 10 хүүхэд амь насаа алдсан, 40 гаруй хүүхэд гар оруугаа тариулсан гэсэн тооцоо судалгаа гарч байна. За Улаанбаатар хотод энэ эмийг одоо зарж борлуулах, хэрэглэх энэ асуудалд хяналт тавих ажлыг эрчимжүүлж байна. Гэтэл одоо сөрөг нөлөөлөл нь орон нутгаас Улаанбаатар хот руу нийлүүлэх, одоо замын унаанд шууданд өгч явуулах гэх мэтлэнгийн зөрчлүүд бүртгэж байна. Одоо тухайлбал хамгийн сүүлд Хөвсгөл аймгаас 180 ширхэг одоо эмийг 980 ширхэг эмийг одоо оруулаад баригдсан этгээдүүд шалгагдж байна. За Говь Сүмбэр аймагт гэхэд энэ төрлийн одоо хэрэг жилийн өмнө бүртгэдэггүй байсан. Гэтэл одоо оны өмнө нас орсон тохиолдол бүртгэлээ. Одоо судалгаанаас харахад бол 11 аймгийн нутаг дэвсгэрт энэ эмийг уруулан хэрэглэж нас орж байгаа асуудлууд бүртгэж байна. За энтэй яаж тэмцэх вэ гэхээр энэ эм өөрөө энгийн жороор олгодог. За үүнийг бид хүн мансууруулах эмийн жагсаалтад оруулъя. Хэрвээ жагсаалтад орох боломжгүй бол энэ Монгол улсад хэрэглэдэг эмийн жагсаалтаас хасъя гэдэг энэ саналыг одоо хүүхэд залуучуудын амь нас эрүүл мэндэд хохирол учирсан цагаас хойш одоо нийт 4 удаа эрүүл мэндийн яаманд хургуулсан. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй, одоо ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Тэгээд бид хүн хэн шалгалтын ажиллагааг эрчимжүүлж энэ хууль бусаар одоо зарж борлуулж байгаа, ашиг олж байгаа гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох. За эм эмнэлгийн байгууллагын эмийн сангийн ажилчдад ийм хор аюултай зүйлийг хүүхд залуучуудад өгөхгүй байгаа чи жороор бүх асуудлыг одоо захимжуулаач гэдэг. Захим жортой болчих юм бол зарагдах асуудал одоо хяналтанд бүрэн орох болцоотой гэж харж байна. Тэгэхээр нөгөө цаасаар олгох жортой болохоор нь бас эрсдэл одоо хуурамчаар үлдэх эрсдэл үүсэж байна тий. Тэгэхээр яг энэ төрлийн тунган хэтрүүлбэл одоо мансуурдаг төрлийн эмнүүдийг одоо зарсан буюу эмийн сангууд шалгагдж байгаа тийм эмийн сангуудтай холбоотой хэрэг байна. За эмийн сангуудад бол зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог зөндөө олон байгаа. Эмийн сангуудад хяналтыг тавиад ирэхээр гадуур хууль бусаар зардаг. Одоо наран туул дээр янз бүрийн эм зардаг гэж ярьдаг шүү дээ. Энтэй адилхан гадуур хууль бусаар зардаг. Үнэн нь одоо 3 дахин өссөн ийм байдлууд ажиглагдж байна. Тэгээ хүүхдүүд олдсон амархан за нөгөө жорыг хувилах юм уу хуурамчаар хийж нэг жорыг олон хувилаад олон эмийн сангаас авах болцоотой энэ байдлыг ашиглаж энэ эмийг хэрэглэж байгаа асуудал байна. Мөн дээрээс нь одоо энэ төрлийн эм нь мансууруулах эмийн жагсаалтад байдгүй учраас эрүүгийн хариуцлага хүлээдэг. Тэгэхээр эрүүгийн хариуцлага хүлээхгүй учраас энийг хэрэглэе. Нөгөө хориотой бодисыг хэрэгэлсэн авч явсан зарж борлуулсан тохиолдолд хариуцлага хүлээнэ гэдэг байдлаас одоо зайлсхийгээд энэ төрлийн одоо сонголт явуулж гин гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлийг яаралтай одоо мансууруулах эмийн жагсаалтад оруулах юм уу эсвэл бүр Монгол улсад ашиглахыг хориглох ийм шийдвэр гаргах нь зүйтэй л гэж үзэж байна.